Одоо дэлхийд улсын хурлын чуулганы хуралдааныг даргалсныхаа төлөө төрийн эрхийг хууль бусаар авсан гэж одоо эрүүгийн ял сонссон тохиолдол ерөөсөй байхгүй. Манай Монгол улсад ийм зүйл бий болох гээд явж байгаа. Гэхдээ мэдээж одоо мэргэжлийн хуулийн байгууллагуудын дээр олон талаас нь харж одоо хуульчдын олон тайлбарыг сонсож одоо эцсийн шийдвэр гаргах болов гэсэн ийм хүлээлттэй бол байгаа. Ер нь улсын их хурлын шийдвэр гэдэг бол хэн нэг хүний шийдвэр биш шүү дээ. Өнөөдөр болгон туяа төрийн эрхийг хууль бусаар авсан гэвэл өнөөдөр энэ хүн ажиллаа хийж гэнэ үү? Энэ хүнд ямар тамга тэмдэг вэ? Төрийн эрхийн ямар мэдэл байна уу? Эрх мэдэл нь байна уу гэдэг асуултыг та бүхэн өөрсдөөс асуух хэрэгтэй байхгүй юу? Тэгэхээр энэ бол үгүй тэр чинь хурлыг өдөрдөөд хинч дэд даргуулсан тэр хурлыг өдөрдөж хурлынхаа процессын дагуу дэгийн дагуу үйл ажиллагаа л болсон шүү дээ. Тэгэхээр энийг та бүхэн маань тийм эрүүл талаас нь бас харах хэрэгтэй. Энэ улсын их хурлын дэг гэдэг чинь өөрөө улсын их хурлыг хэн даргалж байгаагаас үл хамааран явах процессыг нэг нэгэнгүү заасан байдаг зүйл хэрэг хэрэгжүүлсэн л зүйл байж байгаа байхгүй. Тэгэхээр энийг нь бол одоо бас мэдээж одоо ямар зорилгоор энэ зарим одоо ахмад хуульчид зарим хуульчид бол бас одоо өөрийнхөө тайлбарлаж зориудаар улс төрийн үнцэг гаргах гэж үзсэн тохиолдлууд бол байгаа. Гэхдээ би бол нэг зүйл дээр найдаж байгаа нь мэргэжлийн хуулийн байгууллагууд байна шүү дээ, тийм үү? Тагнуулын ерхий газар, прокурорын ерхий газар, прокурорын ерхий газар, шүүх зэрэг байгууллагууд одоо эдгээр процессыг шүүн таслах гэдэг юм уу, хянан шийдвэрлэх үйл явц дотроо хуулийг хоёрдмол утгахгүйгээр хэрэглэнэ гэдэгт бол итгэж байгаа. Ер нь бол за цэцгийн хувьд бол цэцдэр гарсан дүгнэлт булган туяа гишүүн дээр үүсгэж байгаа энэ эрүүгийн асуудал хоёр тусдаа асуудал. Цэцгийн дүгнэлт бол үндсэн үйл зөрчинтэй холбоотой асуудлаар дүгнэдэг. Хэрвээ булган туяа цэцдэр үндсэн үйл зөрчсөн байна гэдээ эрүүгийн ял сонсох гэж байгаа бол өмнө нь үндсэн үйл зөрчсөн гэсэн дүгнэлт гаргуулсан албан тушаалтан болгон эрүүгийн ял сонсох ёстой болно үстэй.